Өөшөө. Чи яра Twilight үзээгүй юм биш үсттэй. Найз чам яриад өгөө. Ингэдэг штэ. Белла гэдэг нэг нурмаас охин байдаг байхгүй юу? Тэгээд нэг бөглөө тосгонд аав дээр ирэн заяа. Аав нь нэг муу Ямби Улаанбаатар өгд юм уу чаавас. Тэгээд нөгөөдхөө унаал сургууль руугаа явна да. Очоод удаачгүй байж байгаа л сургуулийнхаа хамгийн од залууд крашлаад наасан. Тэгсэн чинь нөгөө залуу нь амар хот тэхүү. Гэхдээ literally биш л дээ. Яа, цасан цагаан юм уу хаашаа тэр нүд хөмсөг нуруутороо six pack бас байна байна. Тэгэл Белла анги руугаа ордог байхгүй юу? Тэгсэн чинь манай Эдвард орж ирэнгүүт нь үнрийг нь аваад шууд ярвайгаал гараа явчихдаг юм байгаа үстэй. Бодвол нөгөө сараа мараа нэрцсэн байсан юм байгаа үс. За мэдхгүй. Тэгэл нөгөө хоёр чинь нууцхан харц марц шидэлцэж байгаал нэг өдөр нөгөөх чинь Улаанбаатарынхаа хажууд Эдвардад харагдах гээл лаг өнцгөө авцсан зогсож байсан чинь нэг салгалсан хар юм шаргаж орж ирээд дайр чалангаа шахаад манай Эдвард ганц гараараа л машиныг зогсож биерээ хагал амар баатарлаа. Oh my god. Тэгэл нөгөө Белла чинь Эдвардад унаж туслаад уралдаг юм байгаа үстэй. Тэгсэн чинь Белла why weird залуу хаанаас гараад ирвэ гэж гуглдээд Эдвардыг vampire гэд гадралчдаг байхгүй юу? Тэгээд Эдвардаас асуудیں۔ Чи хараа vampire өнтер юм биш үстэй гэсэн чи Эдвард нь. За тийм ээ би сурагч гэж үнэлчдэг. Тэгэл беби наранд гаргаж харуулсан чинь ёо Shine bright like a diamond. Тэгэл Белла ч яхав дээ дуртан болохоор надад чиний vampire чинь хамаагүй гэл тэр хоёр үерхэд эхэлчихэж байгаа юм да. Белла хадмуудтайгаа танилцах гал дараахан дээрээ тавиал ордсон байгаа зү. Өрөөнд нь орол шүү. Танад ор байхгүй мүү гэдیں۔ I was like what? Ямар ч санаатай асуудгийн юу ч гэсэн үгийн дараа нь уулаар үерчгүй гэдэл sweet. Тэгээд тэд нар гэр бүлэрээ бейсбол тоглож байсан чинь өөр омгийн 3 гар гарч ирээд хамт тоглоно энэ гэсэн чинь окей гэж байжлаа. Тэгсэн чинь нөгөө омгийн нэг creepy залуу Беллаг энгийн хүн байна гэдгийг мэдчихдэг байхгүй юу? OMG. Тэгээ нөгөө creepy залуу чинь Беллаг тоочглж аваад стокертод өргөтөж бариад яг хазаа цусын сорж байсан чинь манай цусгүй цагаан гэрийнхэнтэйгээ гарч ирэл Беллаг авардаг. Яна Белла хазуулсан байж штэ гэд Эдвард Беллагийн гарнаас хорийн сорж аваад Белла амьдралддаг юм да. Тэгэл тэр хоёр төгсөлтийн үдшилгэн дээр French kiss хийгээл дуустдаг юм дөө. Дараа найз нь 2 дугаар ангийн ярьж өгнө за.